Бодоод үзэхэд сая бол энэ засгийн газарт байсан дотроос хэлж байгаа байхгүй. Сайхан уулздаг. За яг түрүүн бидний хэлдэг хэлж байна. 4 жилээр солигдоод ирэх авахын тулд заавал эдгээр дээр очичээж бидний ихтгэл хүлээх юм бол гарч ирэхгүй бол тусдаг систем өндөрсөн мэт те. Гэсэн чинь тэгж байгаа байхгүй. За баатар ингээ энэ жил бүх сөрөг хүч монголчууд ингээд нэгдээд энэ тогтолцооны зэрэг тэмцэе гэж байг те. Тогтолцоо гэдэг хов хүн биш юусаа энэ тогтолцоо. Энэ тогтолцооны зэрэг дэмжихэд эдгээр энэ жил 31 тэрбум төгрөгтэй болох гэж байгаа маа. 31 тэрбум доллартай болох гэж. Нүсийг бол эдгээр аваа улс төрчид чинь гадаадаас мөнгө аваа. Тэгэхээр та нар 31 тэрбум төгрөгийн өдөөс явах гэж байгаа учраас одоо яг ямар хүчээр хиттэй ингэж явах гэдгийг та нар бодоод хэлсэн. Сэрэмжлүүлж байгаа байхгүй. Нэг хахад чи айцлаа байна. Тэгэхээр би зүгээр сайн чиний хэлж байгаа би ингээд сонсоод сууж байхад нэг бодогдож байна. Хамгийн гол нь манай ард түмэн нэг юм ойлгох хэрэгтэй байхгүй юу? Монголын үндсэн хуулийн дээр ч байгаа. Ер нь бүх хүн төрөлхтний түүхэнд ч энэ батлагдсан зүйл. Тэр ихтэй зэрэг чинь ямар улсад ямар одоо чинь засаглал байх нь энэ чинь ард түмэн шийддэг байхгүй юу? Тийм үгүй тийм үү? Тэр бол мөнгө төгрөг юу ч байхгүй юу? Хэрвээ ард түмэн чин одоо сэтгэлээ нийлүүлээ үнэхээр ингэдэм бод ямар ч мөнгө юу ч шахахгүй юу? Тийм ямар ч гадаад их юу ч шахахгүй юу? Гацгүй энийг л хүмүүс мэд ард түмэн чинь бол одоо юу гэдэг нэг тодорхой мэдлэр бол төрийн одоо энэ төшөөлөлдөд тийм өгчөө тэднийг тараачиж суухгүй ш. Ард түмэнд өөрт нь энэ бүх засаг их мэдлийн их усүр бүх мөн чанар нь ард түмэнд өөрт нь дотор нь байдаг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй байхгүй. Тийм. Ер нь бол ихтэй бодоод хахад бас ийм юм байдаг. Эдгээр дотор одоо бид нар бол яг Монголын дотор нэгэн Монгол гэж ярьж ярьдаг системийн юм чинь байгаасаа тийм. Өөрөөр хэлбэл энэ юу вэ гэхээр энэ чинь систем чинь биш юм байна гэсэн үг. Хогон дээрээс асууж байна. Тийм. Сүү хатгалт муу хулгайч гэж чирэггүй. Баяр цогт мадгийн шар гэж чирэггүй. Энэ системээс л тийм. Тэгээ би бодоод эдэнтэй яриад байхгүй. Системийг нь бол одоо чинь гол барьж идэг юм чинь үзэл санаа байхгүй юу? Санаа тийм. Хоёрдугаарт манайхан нөгөө нэг яриад гэдэг. Тэгээ та нар ардчлалаа уушлах юм тийм. Амар асууж яриад байгаа байхгүй тийм. Тэгээд өөр хувьсгал хийгээд тэгээд өөр хаачих юм. Тэгээд коммунизм руу орох юм тийм. Тэгсэн чинь сая та хэлж шин. Ардчил бол сөрөг ардчил гэж байдгийг, эерэг ардчил гэж байдгийг. Бид нар сөргөөр нь явцсан байна. Одоо бид нар ирээд чинь ингэж байгаа юм л да. Төр гэдэг үнэхээр яг дорныхан чинь Монголд болохгүй байхгүй. Яг Монголын төр гэсэн ойлголтыг буцаагаад хайхаар байхгүй. Тийм бол засаглал, эрх шүүх гэсэн нөгөө нэг бахан санал нэг бодлоод байгаа байхгүй. Тэгээд дараа нь яаж юм гэхээр төр бол би гэсэн нэг юм афоризм болоод ирж байгаа байхгүй. Тэ? Тэгэн гутал төр бол би гэж төр болж гэл тэгэн гутал манайх яг буцаа хөнжилж ойлгож байгаа. Энд ойлгоо буцаад эдэртэйгээ дээдстэйгээ харьцахтай юу төр бол эдэр юм байна гэж хараад байгаа. Гэтэл төр бол өөр ард нь өөрөө байгаа байхгүй. Тэ? Төр гэдэг ойлголт бол ийм засаглал ширээ сандалтай ийм хүн ийм энэ бол монголчууд бол шал онд. Төр гэдэг үг баруун айлганд бол ёс гэж явдаг байхгүй. Тийм шүү дээ. Тийм. Ярьдэн шүү дээ. Төртэй юм шиг тийм. Төртэй юм чичээгээ. Нэг яг маяглаад л нэг яг тийм ямар төртэй юм ч гэдэг тийм. Яс их төртэй юм ч гэдэг. Төртэй юм яс их ёстой юм гэж. Яс энтергээд байгаа ойлгохгүй ч адилхан шүү дээ. Ер нь яс их ёс барт юм бэл гэсэн үг байна. Ёс гэдэг шүү дээ. Төртэй юм гэдэг чинь. Юу төртэй юм гэдэг юм. Одоо ямар нэгэн байдлаар бол гадна дотны хатгаснууд эсвэл бид нар өөрсдийнхөө ер нь жахан тийм бохор мөчүүдийн ойлголтоор ямар нэгэн бол монгол хүнийхээ эсрэг ингээл явдаг юм бол биднэрт ямар ч ирээдүй байхгүй. Гол нь энийг бол би бол бодохдоо энэ ямар нэгэн байдлаар гадна дотны хүчнүүдийг бас зохион байгуулалтаа хийх үгсгэж болохгүй. Ер нь тэгч хийх байх гэж бодож байгаа. Тийм учраас ч бол нэгдүгürt бол би хүмүүст бас ингэж бодож явдаг байхгүй. Ер нь альва юм бол бид нар нэгдүгээр бид нар хувь заяа нэгт Монгол ахын дүүсээ сонсох хэрэгтэй байна. Монгол ахын дүүстэй бид нар ярилцдаг байх хэрэгтэй. Тэ? Нэгдүгээр хоёрдугаар бол ямар нэгэн тийм Монгол гэдэг. Тэгээс бид нар гадны улсуудыг бол сонсож хангалттай сонсдог шүү дээ. Бодлоо шүү. Одоо бид нар бол бидний нэгтгэж байгаа хэл, соёл, бидний түүхэн хувь заяа тийм үү? Бидний хог төрөлн гэж биш бидний нэгтгэж байгаа нэг. Бид нар бол хүн бүхэн дотроо ямар нэгэн тодорхой асуудлуудаар хүн бүхэн өөрсдийн ийм санаа бодол юу гэдэг чинь арга замыг бид нар бол хүн бүхэн
өөр өөртөө жоохон илүү бодлооч гэсэн бидний нэлтгэж байгаа тэр нийлбэл одоо гол том их гал бид нар хүн бүхэн өөртөө харж явах хэрэгтэй байхгүй. Тэрэн дээр ердөөсөө би ингэж бод ямар нэгэн газар ингээд Монгол хүн очоод ингээд дадаад ч юм уу хаа нэгэн газар ингээд очоод хүн уулзахад тэр хоёр хүн бие биенээ даже танихгүй байлаа ч гэсэн бидний дунд ямар нэгэн юм холбож явах хэрэгтэй байхгүй бидний. Тэр бол маш хүчтэй холбоо. Яг гэвэл чинь энэ бол эргээл одоо бас Монгол санаа гэж юу байх юм? Монгол санаа гэж. Энэ бүх одоо чинь Монголын язгуурын одоо энэ гүн ухааныг одоо ингээд мэдээж бол энийг гүн гүнзгий судлах хэрэгтэй. Гэхдээ бол бас тодорхой хүмүүс бүх хүмүүс жигд ойлгуулгүй үднэс тодорхой тийм тодорхойлолтын одоо чинь нэг тодорхой тийм санаа болгож тэр бүгдийг хүмүүс хүлээн зөвшөөрч байна. Монгол улаан зулаатаа Монгол хүн юм бол нэг чи хүлээн зөвшөөрч энийг үлдсэн үндэсний санаа болгох. Өнөөдөр Монгол 21 жил арчил зах зээл их чөлөөт нийгэмд амьдралаач гэдэг юм. Янз янзаар гоё томьёолцсон юмны өнөөдөр нэг л болчихгүй байгаа төмөрөө доtroosоо мэдэрцгээгээл тэгээд талдаасаа ингээл шүүж ярьцгаагаар юу юм яа гэгээд тэгээд яг юу нь болох. Тий, тэгээд манай боловсрол дэвтэр ярьсандаа их гоё хэлжсэн шүү дээ. Миний хаар яаж ч гэсэн би итгэж байна. Монголчууд нэг нийлэх нэг цэг олдно гэж яриад шүү дээ. Тэр нь ерөөсөө энэ мөнх тэнгэргээд байгаа монголчуудын өөрийнх нь оюун ухаан багхгүй. Өөрөөр бидний өвөг дээдсийн оюун ухаан чинь өөрөө бидний нэгдэх юм ээ. Тэр нөгөө нэг эвтэй байхдаа хүчтэй гэдэг чинь ямар ойлголт юм гэхээр сэтгэл нь нэгдээд нэг зорилгоо чиглэлцсэн үедээ хүчтэй гэдэг санаа юм. Тиймээс биш нийлээд одоо нэг хүмүүс шиг ингээд хувааж идэх гэдэг нэгэн үзүүр сэтгэлээр чулуун хэмиг цоолоо. Яг наад чинь баггүй. Нэгэн үзүүр сэтгэлий чинь эвтэй байхдаа хүчтэй гэдэг ойлголт сэтгэлээр чулуун хэмиг цоолно гэдэг чинь тэрийг анх сонсож байхад бол ямар гоё хэлсэн, ямар гүн гүнзгий утгаар хэлсэн. Тэр бол сэтгэлийн юм шиг. Зөв итгэл үнэмшлэг гэдэг бол зөв сонголт, зөв үйл хөдлөл, зөв одоо чиг баримжаа, зөв амьдралын хэвшил тийм үстэй. Ийм юмнууд болдог. Тийм учраас ер нь би түрүү хэлсэн ер нь энэ улс үндэстнийг баялагийг нь хүн ардынхын баялаг байгалийн баялагийг нь хууц хөлмөхийн тулд хамгийн эхлээд нэгдүгээр үзэл санаагаар зөвшөөрүүлдэг байхгүй юу? Тэр үзэл санааг бол ямар бүх одоо чинь реклам янз бүрийн болол дуу сонин кино янз бүрийн юмар ялж байгаа үзэл санаагаар зөвшөөрүүлждэг. Үзэл санаа гэдэг чинь ер нь энэ ямар ч энэ нийгмийн тогтож байдаг хамгийн гол суур үндсэн шүү дээ. Тэр үзэл санаан дээр бол одоо чинь үндсэн хөл боловсруулдаг. Тэр үндсэн санаан дээр бол төрийн бүх байгуул үнжүүд бий болдог. Тэр үндсэн одоо тэр үзэл санаан дээр бол эдийн засгийн чиг баримжаа бий болдог, бодлого бий болдог тийм үү?